Сайн байцгаана уу үзэгчдээ. One Design нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Архитектур дизайн орон зай урлагийн талаарх мэдээллийг мэргэжлийн чиг хандлагатайгаар бэлтгэн хүргэдэг. Манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хэд хэдэн мэдээллүүдийг та бүхэнд хүргэхээр бэлдээд байна. За манай эхний хүргэх мэдээлэл бол Монголын архитектуруудын хэвлэлээс зохион байгуулж байгаа Улаанбаатар хотын хөгжил бүтээн байгуулалт нэртэй гэрэл зургийн уралдаан байгаа. Энэ гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж байгаа залуучуудтай одоо уулзцгаая. Улаанбаатар хотын 375 жилийн ойтой холбогдуулаад Монголын архитектуруудын хэвлэлээс гэрэл зургийн уралдаан зарлаж байгаа. За энэ гэрэл зургийн уралдааны нэр бол Улаанбаатар хотын хөгжил бүтээн байгуулалт гэсэн нэртэй байгаа. Энэ уралдаанд одоо мэргэжлийн гэрэл зурагчид, за гэрэл зураг сонирхогчид одоо хэн бүхэн оролцож болно. За энэ дээр бол илүү архитектор, инженеруудыг голцолж идэвхтэй оролцоорой гэж урьж байна. За уралдааны зорилго бол Улаанбаатар хотын бүтээн байгуулалтыг одоо түүхийг хадгалж авч архивлахаас гадна одоо олон улсын үзэсгэлэн одоо Улаанбаатар хотоо төлөөлөөд архитектурын хэвлэлээс оролцох боломжтой мөн одоо төрийн чиглэлийн сэтгүүлийн одоо бааз суурь материал болж байгаамаа. Гэрэл зургийн уралдаанд оролцох бүтээлүүд нь зөвхөн дан ганц фото зураг биш, дан ганц объектын зураг биш, хотын сэдэвтэй, интерьер, экстерьер, ландшафт, детальчилсан гэх мэт зургууд байж болох бөгөөд хэрвээ ийм зургууд байвал тэдгээрийг тухайн объектынхаа зургийг тавиад холбогдох зургуудыг нийлүүлээд фото сет буюу фото цомог хэлбэрээр зураг илгээх боломжтой. Мөн олон жил дарааллаад нэг өнцгөөс авсан цуврал зурагч энд оролцох боломжтой байна. Уг гэрэл зургаанд ирүүлэх бүтээлүүд маань тодорхой хэмжээний програм дээр эдитлэх, өнгөн дээр засах, перспективийг засах иймэрхүү юмнуудыг нээлттэй өгсөн байгаа. Гэхдээ оролцогчид маань тодорхой хэмжээний өнгийн хэд их ихсүүлэхгүй, хэд их контраст өгөхгүй, тэрийг анхаарч хэд их перспективд оруулахгүй, харьцааг нь алдагдуулахгүй байх үз гэрэл зургууд ирвэл цаашдын хэвлэгдэх ном сэтгүүл, уран зургийн галерей илүү их ашиглах боломжтой болох байх бах. Одоо энд байгаа зургууд бол бүгд найрамдах ардчсан Солонгос улсаас ирүүлж исэн одоо манай Улаанбаатар одоо Монголын архитектурын хэвлэлийн урилгаар ирээд одоо үзэсгэлэн гаргасан байгаа. Энэ оролцсон бүтээлүүдээс бол одоо яг архитектурын гэрэл зургийг яаж авч болох вэ те? Ямар шаардлага байд юм бэ гэдгийг ингээд харж болж байгаа. Дээр нь бол одоо бидний сошиал медиагаар одоо мэдэрдэг нөгөө ардчсан Солонгос орн маань ямар одоо ядарсан зүдэрсэн байдаг үлээ гэдгийг энэ гэрэл зургаар бүр эсэргээр ямар их хөгжилтэй, ямар гайхалтай уран барилгатай юм бэ гэдгийг нь бол үзэж болж байгаа. Одоо манай уралдааны зорилго ч гэсэн яг одоо энийг бол олон нийтэд үзүүлэх зорилготой. Улаанбаатар хот маань бусад орнуудад архитектураараа тий хотынхоо хөгжлөөрөө бүтээн байгуулалтаараа бас гайхагдахыг л одоо энэ уралдааны зорилго бас оршоод байгаа шүү дээ. Архитектурын гэрэл зургийг ер нь бол авахтаа бол тодорхой хэмжээний объектыг нэлээд сайн мэдэрч хүү барилгын гол мөн чанар нь урлагийн хийцэл нь юундаа байна тэрийг олж харах. Тэгээд тэрийг зургийнхын форматанд яаж зохиомжлож, квадраттай яаж зохиомжлож байрлуулах уу? Деталь хэсгээс нь авах уу? Эсвэл бүтнээрээ оруулах уу? Эсвэл илүү агаартай авах уу? Шүний зургаар авч илэрхийлэх үү? Энийг зөвхөн тэр уран бүтээлчид өөрийнх нь тэр барилгыг, бүтээн байгуулалтын хотыг илэрхийлэх гэсэн санаагаараа илүү их харуулах чадах ба. Ерөнхийдөө бол Монголд гэрэл зургийн сонирхчид, фото профессионал зурагчид айгүй болноор төрж гарч ирж байгаа. Тэгээд уг чиглэл маань архитектурын гэрэл зурагт маань Монголын архитектурын хэвлэлээс зохион байгуулж байгаад бас нэг шат ахиж байгаа үйл явдал юм болов. Энийг болохоор залуу гэрэл зураг сонирхчдыг улам татах, энэ чиглэлийг улам хөгжүүлэх, олон нийтэд Монголын архитектурыг дэлхийн нийтэд гаргах бас нэг тодорхой хэмжээний үйл ажиллагаа болж байгаа болов гэж
хувьдаа бодож байгаа. Магадгүй таны авсан зурагч энэ уралдаанд шалгараад Монгол улсын архитектурын хөгжлийг бусад орнуудад танилцуулах үзэсгэлэнд оролцох ийм боломжоос гарч ирж байгаамаа. Уралдааны шагнал нь 1, 2, 3 дугаар байр, тусгай байр 5 ширхэг гэрэл зургийг шалгах байгаа. 1-р байрны зураг нь Монголын архитектуруудын эвлэлийн зардлаар 2015 онд болох бүгд найрамдах Ачсан Солонгос ард улсад болох гэрэл зургийн үзэсгэлэнд оролцох ёстой юм аа. За уралдаан бол энэ өдрөөс эхлээд 2014 оны 10 сарын 25-нд дуусна. За шүүлт гарсны дараа буюу Улаанбаатар хотын одоо 375 жилийн ойгоор олон нийтэд Монголын архитектурын эвлэлээр одоо нээлттэй үзэсгэлэн гаргана. Темпини Монголия чанар болоод үнийг таны сэтгэл нийцүүлнэ. Би өөрөө ажил амьдралаа өдрөгөр төсөөлж сайхан амьдралууд тэмүүлсээр ирлээ. Тийм ч учраас би Итали бэлтаагаар гэр орноо засдагч болсон. Made in Italy. За интерьер дизайн болон эхэлж байна дизайнеруудаа. Энэ удаад бид нар Marshall Town-ы King Tower-т байрладаг Итали бэлтааг Монголд нийлүүлж байгаа Темпини Монголиа гэдэг компаниг танилцуулах гэж байна. Эдний гутлахлаар Италийн Темпини компани 5 төрлийн брендийн бэлтааг Монголд нийлүүлж байгаа ийм компани юм байна. Ингээд хамтдаа ор сонирхцгаая. За сайн байцгаана уу? Ажил сайн уу? За танай үйл ажиллагаатай танилцж чинь дизайнеруудаа мэдээлэл өгөх гээд ирсэн байна. За Темпини Монголиа компанийн талаар танилцуулахгүй юу? Манайх бол байгуулагдаад 1 жил болж байгаа компани. Манай үндсэн толгой компани болохоор Италийн Темпини гэдэг компани байгаа. Манай Италид компани болохоор 1921 онд анх байгуулагдчихсэн 90 гаруй жилийн түүхтэй. Ерөнхийдөө Европын салбарт болон Азийн салбарт архитектур болон одоо керамикийн үйлдвэрлэлээр нэгт тэргүүлэх байранд явдаг компани байгаа. Манайх албан ёсны дистрибьютор нь болоод одоо 1 жил болж байгаа. Темпини компани маань 5 төрлийн брендийг үйлдвэрлэдэг. Эдгээр брэндүүд нь болохоор өөрийн гэсэн онцлогтой, тусдаа коллекцтэй. Тэнд шинээр үйлдвэрлэгдэж байгаа брэнд болгоны бүтээгдэхүүн болгоноос биднэрт одоо хэрэглэгчтэй цаг тухай болгонд нь манад одоо каталогийг явуулна, бүтээгдэхүүний дээжээс явуулна. Тэр болгоныг бид нэр одоо шин загвар болгоныг худалдаалж чаддаг. Одоо тэр 5 төрлийн брэнд нь энэ дээр байна уу те? Жишээлбэл Rex гэдэг Casa Mode байна, Florgrace, Cherem гэдэг брэндүүд байгаа. Гэхдээ эдгээр нэг үйлдвэртэй, нэг компани бүтээгдэхүүнүүд зүгээр өөрсдийн гэсэн онцлогоороо ялгарсан брэндүүд болсон бүтээгдэхүүнүүд баггүй юу? Florgrace нь жишээ нь одоо гадна басаад те гадна зориулттай чулуугаараа илүү дамгаа үйлдвэрлэгддэг бассейны бэлтаануудыг үйлдвэрлэдэг. Cherem болохоор ганган те гэлгаар дотор дандаа зориулттай бэлтаа байна. Rex нь болохоор одоо удаа эдлгээтэй гантхан гэдэг байгаа те түрүүний ярьсан шиг гантхан чулуун бэлтаануудыг үйлдвэрлэдэг. Ийм талаас болохоор цэвэр модон шал байгаа. Энэ болохоор модон шалны хэсэг. Тэгээд энэ болохоор цэвэр модон шал Atlas гэх брендийн. Энэ болохоор өнгийн хэсэг нь модороо тэгээд гар аргаар бэлдсэн 1 см-ийн зузаантай шалны халаалтанд хэрэглэгдэж болно. Тэгээд ерөнхийдөө бол цэвэр мод гэдгээр л давуу талтай л да. Бэлэндөөс баркатын шалыг бодох юм бол ус чиг нь арай илүү төсвөртэй байдаг. За энэ нэмгэн бэлтаанууд ямар учиртай бэлтаанууд вэ?
Энэ болохоор хамгийн сүүлийн 14 оны загварын бэлтаанууд. Ямар брэнд вэ? Rex брэнд Slim гэдэг загвар. Slim одоо нимгэн тий тэгсэн мөртлөнгөө хатуулга маш өндөртэй. Хаан шал хоёуланд нь эргэлж болно. Хэмжээ бол яг энэ л үү? Хэмжээ энэс өөр том хэмжээтэй ч байгаа, жижиг хэмжээтэй ч байгаа. Энэ болохоор яг хагарахгүй. Хагарахгүй шалан хэрэглэж болно гэхээр хатуулга яг өндөртэй байхгүй. Яг нэмгэн байдаг нь шин загвар тэгээд илүү нөгөө нэг юу химнэлттэй загвар л гэсэн үг л дээ. Доор нь шалны халаалт тавьж болох уу? Болно. Нэмгэн болохоор дулааныг бас хурдан. Тийм, нэвтрүүлэн дээрээс нь одоо юу гэдэг квадратанд айгүй нөлөөтэй. Одоо энэ гадна фасаданд хэрэглэж болдог нэмгэн гэж бас байна. Заавал гадна фасаданд зузаан биш те нэмгэнийг хэрэглэж болно. Энэ болохоор Rex, Florgrace, Casa модын бэлтаанууд байна. Rex нь болохоор шалны матан бэлтаа. Тэгээд Casa мод нь болохоор Mazaki бэлтаанууд байна. Ханны зорилттой нэмгэн тий. Casa модын одоо наа чин тий Mazaki мөртлөнгөө чулуун харагддаг тий бэлтаа. Энэ болохоор шалны Rex гэдэг. Шаланд бол энэ хоёр гэж сонгож. Тий, өнгөний зохицолгоог нь гаргаж байна л да. Энэ хэрэглэгч болохоор галтгоондоо энэ чулуунуудыг сонгож байгаа юм шиг байна тий. Тий, галтгоондоо гэсэн галтгооны яг нөгөө паркетын шалнаас уусаад бэлтаа руугаа ордог хэсэгт нь ерөөдөө бэлтаа байвал зүгээр. Энэ ч нэг юм пасктай яваад байгаа л энэ чулуу чинь. Өөрөөсөө пасктай бэлтаанар байгаа. Тэр нь болохоор ерөөдөө шоугүйгээр нийлүүлээд хийхэд илүү тансаг харагддаг, цэвэрхэн харагддаг бэлтаанууд байна. Энэ магад жишээлбэл нэмгэн ханны зорилттой. аль брэнд нэ? Casa мод брэнд. За би тэр энэ Rex брэндийн 2014 оны каталогийг сонирхоод байж байна. Каталогон дээр байгаа зарим бүтээгдэхүүнүүд манай дээр билүү худалдаалагдаж байгаа. Их хэмжээний нөөцтэйгөө байгаа. Каталогон дээр бэлэн байхгүй бүтээгдэхүүнээс захиалж болно. Захиалгын 3 төрөл байгаа. Далайн тээвэр, төмөр зам, ачаа тээврээр ирж болно. Хамгийн урд нь бол ачаа тээврээр ирнэ. Тэр нь 14 хоногт ирнэ. Ер нь танаа бэлтааны үнэлгээ жишээлбэл чанар те гадны өөр худалдаалгаж байгаа жишээлбэл Монголдо худалдаалгаж байгаа бэлтаач бол өөр гэдгийн шал энтэй харьцуулаад үзвэл хэр байх вэ? Үнийн хувьд бол дундаж үнэтэйдээ орно тооцогдно. Манайх болохоор чанарын хувьд бол угаасаа илүү эдлэгийн удаантай чулуу тал руугаа бэлтаа сонголт ихтэй нөөц ихтэй худалдаалгаж байгаа. Энэ нөөц ихтэй нь ерөнхийдөө бол томоохон барилгын компаниуд руу ч юм уу те хэмжээний худалдаа авалтанд байнгын бэлэн байж байгаа гэсэн үг. Ер нь гадуур ингэдэг штэ. Бэлтаа ингээ захиаллаа жишээлбэл захиаллагын гууд каталог дээрээс захиална. Дараад нь орж ирэх хугацаас харж гэдэг юм уу те нэлээд цаг хугацаа авдаг штэ. Нөөц ихтэй гэхээр танаа дээр ингэж ойлгож болох уу? Шууд худалдаа авалт хийж болно те. Шууд хэрэгжилж болно те. Нөөц гэхдээ их гэдэг нь одоо хэр хэмжээний гэж ойлгох вэ? За агуулга дээр бол одоо 50,000 м2 бэлэн байна гэсэн. Таталтаа бол түрүүн л 2 сард. Тийм, таталтыг бол манайх өөрсдөө 2 сард нэг удаа хийн. Тэгэхэд 40-с 50,000 м2 байнга ирдэг. Энэ ширээн дээр бол дандаа манай Mazaki-нууд байна. Mazaki-нууд нь яг уу гоёлын бас энгийн зорилттой чулуун гэж байна. Тэгээд хэмжээ нь болохоор янз янзын 40-40-тэй, 30-30-тай, 50-50-тай тий. Тэгээ өнгөний сонголттой. Энэ жишээлбэл аль брэндийнх нь? Наач Rex-ийнх. Rex тий. Эднэр юу юм? Тий. Энэ юу вэ? Эдгээр юу хүрээ? Тийм гоёлын хүрээ хийж болно. Эсвэл бэлэндүүс маягаар ашиглаж болно. Бэлтаа хоорондын гоёлын хүрээ бас зааг гаргаж болно. Тийм. Ийм нөгөө нэг юу шатны булан ирэмгийн бас байгаа. Casa мод брендийн бэлтаа чулуун паркетч харагддаг. Энэ бэлтааг болохоор нөө хан шал хоёуланд нь эргүүлж болно. Паркетиг бодвол мэдээж эдлэгээ удаантай ус чигэнд яахчгүй тий. Тэгээд өөрийнхөө өнгөний сонголтоор
янз байна. Хэмжээг бол эндээсээ харж агаад янз янзын хэмжээтэй захиалж болно. Хамгийн том нь 80 м 80-тай, хамгийн жижиг нь 40-80 хэмжээтэй. Тэр юм. Тийм хэмжээ нь. Ийм олон төрлөөр байгаа юм. Одоо энэ бэлтаа шиг харагддгаар нь хийж болж байна. Мод шиг байна. Эсвэл мозаиктай хослуулна. Гоёлын декор нь бас байгаа. Тэгээ хэмжээгээ өгөөд одоо энэ брашд юм уу хоонод гэдэг нь одоо барцгаар эсвэл гүйлгөр тэгээд хэмжээгээр өгөөд захиалж ус болно. Нэг өнгөний тоонтой гэхдээ олон янзын загваруудтай юм тийм. Бид хоёр гал голомтоо маш боломжийн үнээр дэлхийн брэндүүдээр засаж тогтчуулахад сэтгэл үнэхээр уяг байсан. Дэлхийн брэндүүдийг эндээс л хамгийн боломжийн үнээр авах боломжтой. Темпини Монголия чанар болоод үнийг таны сэтгэл нийцүүлнэ. Made in Italy. За танад нэг сонирхолтой бэлтаа байгаа гэсэн одоо бид хоёр ирчээд байна тий. За энэ бэлтааныхаа тухай манай дизайнеруудад танилцуулаач. Энэ болохоор Rex брэндийн бэлтаа. Алтан бэлтаа, алтны сорцтой, 24 градусны алтны ялцтай, урдуураа шилэн хамгаалттай. Энэ болохоор арабын нэг томоохон буудалд бас захиалж авч хийсэн байгаа. Энийг болохоор манайхаас судалдаж авахтаа бол захиалж авч хийж болно. Ерөнхий шийдэл нь яг тансаг зэрэглэлийг л илтгэсэн бэлтаа байгаа. Энэ алтан хуудас гэсэн үг, ялц гэсэн үг. Алтан ялцтай. Ялцсан тийм бүр хөвчний наан шилэн хамгаалттай гэсэн үг байхгүй. Тэгээ энийг өөрийнхөө сертификатанд дагалдана. Тийм. Их л тансаг л. Тийм. Баталгааны уудастайгаа ирнэ гэсэн үг. Өөр сонирхолтой бэлтаанууд. Өөр гэх юм бол яг энэ Rex брэндийн бэлтаанаас үргэлжлүүлээ танилцуулахад ийм формат нь өөр форматтай том гадна дотор бас хийгдэж болдог чулуун бэлтаанууд байгаа. Эднэр болохоор яг гадна басааданд хэрэгэлзэн байгаа Монголд дотор зориулттай хаашаалгүй хэрэгэлж болно. Цэвэр чулуун идэлгээ угаасаа удаантай чулуу гэдэг чинь угаасаа идлэгдчихсэн маа өөрөөхөө байгалаараа байдаг шүү дээ. Яг тэрэн шиг гарч ирдэг. Юу бодг нь хуурахгүй гэсэн үг үү? Тийм, одоо өнгөн хэсэг нь илэгдсэн ч цаанаас нь яг л энэ анхны байсан өнгөөрөө гарч ирэх ёстой. Ямар ч тийм одоо хэвлэгдмэл юм бол байхгүй. Зураг цул гэсэн үг юм байна тий. Цул зурал дараа шууд ингээд өөрийг нь хэвлсэн бэлтаа гэсэн үг. Тэгэхээр энэ болохоор яг Европ загварын хэмжээнүүд нь ерөнхийдөө ийм Аз хэмжээг эвдэж өгсөн хэмжээнүүд байдаг. 60 м 20-тай, 80 м 80-тай ч юм их том. Тэгээд эсвэл ийм 45-тай эдгээр нь болохоор одоо ерөнхий байдгал 60-тай 40-тай ийм дөрвөлжин загварыг бодвол илүү ийм содон хэмжээнүүд л дээ. За энэ саяны Rex брэндийн бэлтаа тийм. Энэ болохоор гантхан чулуун бэлтаа гэж явдیں۔ Энэ хээ тавтагдахгүй яг өөрийнхөө хээгээрээ тэгсэн мөртлөө ийм гантг шиг харагдаж байгаа. Яг ийм гантхан чулууг төлөөлүүлж хийсэн бэлтаа гэсэн үг байхгүй. Шахмал маш өндөр хатуулаг өндөртэй. Тэгээд одоо хээ тавтагдахгүй хээ нийлдэг бэлтаа бол биш. Өөрөөх нь ингээд эвлүүлээд ингээд хийхэд маш тийм сонин дизайн гарч ирдэг. Одоо энэ тийм өөр ингээд ойлгосон юм шиг. Хэмжээ хэдтэй байх юм? Хэмжээ 80 м 80. Энэ бол яг ерөнхий үйлдвэрлэгдэж болох хэмжээ. Энээс томоор 3 м-тэй, 2 м 50-тай бүр томоор хэвлэгдэж нэг ханыг ингээд эзлүүлж хийж болдог. Маш олон төрлийн сонголттой, чанартай эдгээр бүтээгдэхүүнүүдийг ашиглан орчин үеийн интерьерийн шийдлийг гаргах боломжтой юм. Ингээд бодит байдал дээр энэ бүтээгдэхүүнүүдийг хэрхэн ашиглаж байгааг сонирхохоор бид бүтээн байгуулалтын ажил эд өрнж байгаа King Tower төслийн загварын байранд ирсэн юм. За бид тэр нэг айлын интерьер дээр хурж ирсэн байна те. Засвар нь одоо дуусч байгаа юм шиг байна. Энэ айлд танаа бэлтаануудыг хаана ямар зориулалтаар ашигласан байна вэ? Энэ талаараа тайлбарлах. Энэ бол зочны өрөөний ань л та. Зочны өрөөний зурагтай арын хан, кабин зуухны дээд хэсэгт те. Тэгээд шатны маршнд ашигласан байна. Ханы үндсэн гол ханнуудад дандаа бас хийж өгсөн байна.
За энэ бол чулуу байна те обоо биш. Чулуу харагдахад обоо эсвэл өөрийн хаан юм шиг харагдаж байгаа. 60 м ортой том хэмжээтэй чулууг ямар ч шоугүй зэрэгцүүлж нааж өгснөөрөө пилта гэж мэддэхгүй тий. Үндсэн хаан болгож хийж өгсөн байна. Энэ чинь бол нөгөө аль брэнд нэлээ? Flor Grace, Lace White гэдэг чулуу байна. За дээшээ гарч үзье энэ бол. За энэ болохоор Rex брендийн Marfil гэдэг гялгаар гантхан харагддаг тий. Rex өөрөө гантхан харагддаг пилтануудтай. Тэр пилтаг авч хэрэгэлсэн байна. Хаан шал нэлгүүдээ хэрэгэлсэн бас шоуг нааж өгсөн. Одоо яг хүмүүс нөө тэгдэг штэ 0-д том хэмжээтэй пилта наахаар цогцгүй юм шүү гэд монгол хүмүүс дандаа жижиг пилта наадаг гэдэг ойлголттой. Одоо эндээс харахад бол илүү том байх тусмаа илүү цэлгэр харагддаг, илүү цэвэрхэн харагддаг тий. Пилтагаа тодтгооч өгдөг байгаа. Манай King Tower төсөл маань penthouse, house, duplex, апартмент загварын байрнуудтай энэ Темпини Монголиа компани цэвэр модон шал дээрээс нь энэ чулуун пилта Итали брендийн энэ бүтээгдэхүүнүүд дээр хамтарч ажиллаж байгаа. Ерөнхийдөө одоо манай байрыг худалдаа авч байгаа үйлчлүүлэгч маань энэ дээр сэтгэл маш их өндөр байгаа. Жишээлбэл энэ бол ерөнхийдөө цэвэр модон Итали брендийн шалнууд байгаа. Энэ Итали брендийн шалнуудыг манайх энэ зочны өрөөндөө өөр шийдэл одоо дизайнаар ашиглаж байна. Темпини Монголиа компани нийлүүлж байгаа бүтээгдэхүүнүүд маань ерөнхийдөө бүх төрлийн хэмжээтэй, бүх төрлийн өнгөтэй загварын сонголтууд маш ариун байдаг. За хэдүүлээ ээшээ яваад ерөнхийдөө яг Темпини Монголиагийн цэвэр чулуун шал болон ийм жижиг хэмжээний пилтадууд яг бодит байдал дээр ариун цэврийн өрөөнд наагдсан байгаа байдлыг харж байна. Итали брендийн пилтануудыг мастер бедрумд ашигласан байгаа. Энэ пилтаных нь хэмжээ болохоор маш тийм том хэмжээтэй пилтанууд нь ажил нааж хан бэхэл тогтооход маш тийм төхөмтэй. Дээрээс нь юм амархан энтердгүү тийм чанарын маш тийм өндөр хатуулагтай пилтанууд байгаа. Жишээ нь энэ бол манай King Tower 2 төслийн зочдын лобби танхим байгаа. Энэ лобби танхимдаа манайха энэ Rex брендийн гантик чулуун пилтануудыг ашигласан байгаа. Хэмжээний хувьд ерөнхийдөө айгу 60 болон метртэй, метр 20-тай том хэмжээний пилтанууд байгаа. Ямар шүү болсныг ерөнхийдөө та бүхэн ингээд өөрсдөө сонирхоод хардна. Манайх Темпини Монголиа компанитай хамтран ажилладаг. Хятадын зах зээлийн үн ханштай адил хэрнээ чанарын хувьд зөвөрлөшгүй. Дэлхийн стандартыг тэргүүлэгч Итали пилта баркетн шалыг барилгатаа авч хэрэглэснээр борлуулалт үүсч худалдаа авагчдын сэтгэл ханамжч 100% болсон. Made in Italy. Архитектур болон эхэлж байгаа үзэгчтэй. Архитектур болонгаар би та бүхэн нэгэн нэршлиг хамгийн түрүүнд эхлээд танилцуулъя. Клаузура гэдэг нэр бол архитектор хүн хамгийн түрүүнд өөрийнхөө эскиз санааг цаасан дээр буулгах үйл явцыг хэлдэг юм байна. Энэ нэрээр нэрлэгдсэн Клаузура клуб сайхан үе талгаа нийлээ. Ингээд энэ клубын нээлтийн үйл ажиллагаатай та бүхнийг танилцуулъя. Клаузура нэрээр нэрлэгдсэн энэ клуб нь орчин цагийн зураг төслийн байгууллагуудын чөлөөт нэгдэл, уран бүтээлч үйл ажиллагааны гол цөм байх зорилготойгоор албан ёсны нээлттэй клубын өөрийн байр болох Хансвилл хотхонд ёслол төгөлдөр зохион байгууллаа. Уг нээлтийн арга хэмжээнд Монголын архитектуруудын үе үеийн төлөөлөгчид өргөдөн ирж, архитектурын салбарын хөгжил, энэ клубын цаашдын үйл ажиллагааны талаар элен далангүй ярилцлага өрнүүллээ. Уг нээлтийн арга хэмжээнд Монголын архитектуруудын үе үеийн төлөөлөгчид өргөдөн ирж, архитектурын салбарын хөгжил, энэ клубын цаашдын үйл ажиллагааны талаар элен далангүй ярилцлага өрнүүлэн мэрэгжил нэгт нөхдийнхөө бүтээж байсан гар эскизний үзэсгэлэнг сонирхон нэгэн үдшийг өнгөрөөсөн юм. Тэгэхээр сая Клаузура клубын талаар бол та бас айгу ойлгомжтой зүйлээ бол ингээд энэ олцогчдод бол танилцуулж өглөө л дөө. За тэгэхээр нийт үзэгчд маань тийм ээ яг энэ клубын гишүүн байснаар юм уу? Өөрөөр хэлбэл энэ клубд одоо орохыг сонирхож байгаа хүмүүс бол та клубын талаар бас тодорхой танилцуулж өгөхгүй юу? За өнөөдөр архитектор уран бүтээлчдийн Клаузура клуб албасаар үе талгаа нээж байна. Тэгэхээр яг сүүлийн үед ер нь бол одоо
маш олон клубүүд те өөрийн үжил бодол, мэрэгжил бусад одоо сонирхлоор нэгдсэн юм клубүүд байдаг. За түүнээс одоо энэ Клаузер клуб юугаар ялгаатай юм гэхээр ер нь бол одоо архитектор, уран бүтээлч хүмүүс гэдэг бол энэ нийгэмд асар их одоо үүрэг хариуцлагатай ийм мэрэгжил байдаг. Тэр дундаа одоо энэ архитектор, уран бүтээлчид өөрснөө одоо хоорондоо нэгдэж тийм ээ өөрийнхөө үжил бодлыг өшөө илүү хамтарч ажиллаж өргөн талаацтайгаар нийгэм рүү хүргэх, дуу хоолойгоор хүргэх нь бол өнөө цагт маш чухал байна л да. Бидний хувьд бол үндсэндээ одоо яг эхний ээлжинд өнөөдөр л архитектор, уран бүтээлчтэй танилцуулж байна, тийм ээ, танилцуулж байна. Цаашдаа одоо өнөөдөр хүн болгоно л одоо айл гэрийн эзэн, айл гэрийнхээ архитектор нь тийм ээ, айл гэрийнхээ мөн одоо албан газрынхаа одоо хамт олонныхоо, улс орныхоо архитектор нь байна шүү дээ, тийм ээ. Тийм болохоор бол өнөөдөр нийгмийн харилцаанд оролцож байгаа хэн болгон бүхэн энэ одоо архитектурын урлаг, энэ уран барилга, хот байгуулалтыг сонирхдаг хэн бүхэн энэ клубын гишүүн байх юм боломжтой. Амгалан багшаа та бол одоо бас манай энэ залуу архитекторуудын төлөөлөл болоод өнөөдөр бас энд ирсэн байна. Тэгэхээр яг залуу архитекторууд маань одоо яг энэ клубд нэгдснээр юм уу альс бол энэ клубээс яг ямар зүйлийг хүсэн хүлээж байна? Өнөөгийн нөхцөлд мэдээж олон мэрэгжлийн байгууллагууд бол энэ тэндэг байгаа тийм ээ. Тэгэхээр энэ талаар та ашигын тодруулж чадчихгүй юу өөрөө? За ямар ч байсан эхлээд ийм клубын үйл ажиллагаа эхэлж байгаад одоо баяр хүргэе. Миний хувийн зүгээс бол маш сайшаалтай энэ үйл ажиллагааг дэмжиж оролцож байна. Ер нь клуб гэдэг үйл ажиллагаан дээр ямар байр суурьтай байдаг вэ гэдэг дээр бол яг гол нь бол нийгмийн харилцааг илүү одоо идэвхжүүлэх нэг хэлбэртэй үйл ажиллагааны хэлбэр. Тэгэхээр нийгмийн харилцаанд оролцож байгаа дор бүрнээл байгаад ах юм бол тэр харилцаа илүү бага байна. Тэгэхээр тэрэнд одоо дуу хоолойгоо гаргах нэг хэлбэр гэж ойлгож байна. Тэгээд ялангуяа одоо залуу хүмүүсийн хувьд бол яг хэлэх гэсэн үг ч юм уу нэг дуу хоолой байгаад идэг. Гэхдээ тэрийг яг нийгэмд яаж гаргаж тавих вэ гэдэг ч юм уу. Эсвэл заавал гаргаж тавиад ингээд шүүмжлэх ч юм уу ярилцаад байхдаа гол нь бусадтай мэдээлэл солилцох, харилцах тэр үйл ажиллагаан дээр энэ клубын үйл ажиллагаа гэдэг бол их зайлшгүй чухал зүйл байдаг л гэж ойлгож байна. Яг клуб гэдэг нэрийн дор нэг ийм одоо ийм нэгдэл ингээд үүсэж байна гэдэг чинь бол ерөөсөө л гол нь тэр мэдээлэл солилцох, мэдээллийг бусдад хүргэх, дуу хоолойгоо гаргах гэсэн ийм суурь болж байгаа. Тэр нь л гол одоо нөгөө ач холбогдолтой зүйл болж байгаа гэж ойлгож байна. Яваа нөгөө барилгын салбарт очиж хайцуу. Тэгээд барилгын бүх компаниудаас за тэгэхээр та өнөөдөр энэ клубын нээлтэн дээр бол одоо яг энэ мэрэгчлэнүүдэд зориулсан www.architectorceg.com гэдэг одоо энэ яг юуны талаар сайтын талаар их сайхан дэлгэрэнгүй танилцуулга хийлээ л дээ тий. Тэгэхээр ер нь одоо энэ мэрэгжлийн архитекторууд маань бол нэгдсэн ийм вебсайт юм уу яг мэрэгжлийн талаасаа ер нь бас дуу хоолойгоо хүргэх ийм сайхан боломж нэгдэж байгаа юм байна. Тэгэхээр та яг энэ тал дээр бол илүү тодорхой хэлэхгүй яаж мэрэгжлийн хүмүүс энд нэгдснээрээ өөрсдөө яг ямар зүйлийг олж авах вэ тий. Эргээд одоо бусад бас хүмүүс маань тэр тал дээр бас яг ямар ойлголттой болох энэ талаар та тодруулж хэлчихгүй юу? Энэ вебсайт дээр мэрэгжлийн улсууд нэгдэж байгаа гол санаа нь бол ерөөсөө л Монгол улсын хот байгуулалт, барилга байгууламжийн аюулгүй байдал, ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд албан ёсоор мэрэгжлийн зүгээс үнэлт өгөлтөд хяналт тавих тийм зорилготой. Нэг талаас нөгөө талаас бол бүх архитекторууд бүртгэлтэй болж хоорондоо мэдээлэл солилцож одоо Монголын архитектурыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж өөрийн гэсэн автор эрхээ хамгаалах зорилготой гол зорилго бол тийм юм. Нээлтийн ажлын хүрээнд үе үеийн архитектуруудын ур чадварыг гайхуулсан гар эскизний үзэсгэлэн дэлгэн үзүүлсэн байсан нь зочдын сонирхлыг ихэд татж байлаа. Тус клуб нь цаашид архитектурын салбарт өгүүлэгдэж байгаа олон ажлыг зохион байгуулахаар зорж байгаа бөгөөд эхний алхмаа архитектурын мэрэгчлэр төгссөн оюутнууд болон энэ мэрэгчлийг сонгон суралцж байгаа оюутнууд руу хандсан лекц, ахмадуудын зөвлөмж, мөн үзэсгэлэн, арч тур зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тэгэхээр энд тавьсан одоо яг энэ нөгөө скизүүд байна тийм ээ. Энд бол маш олон хүний бас уран бүтээлүүд байна л да тийм ээ. Ингээд яг ингээд скиз зурагнууд тэгэхээр энэ талаар нэг жоохон давчхан тайлбарлаж өгөхгүй юу та? Тэгээ энэ бол яг өмнө бас яг ийм үзэсгэлэнг зураас бүхэн үнэтэй гэдэг нэртэй бас гаргаж ирсэн. Тэгэхээр энд бол одоо манай Ахмад үеийн, дунд үеийн, залуу үеийн архитектор уран бүтээлчдийн одоо гар скиз эдийн ийм бүтээлүүдийн төлөөлөлд байгаа.
Тэгэхээр бол одоо бид нар энэ зураг төслийн фотоголтын харилцаанд орохдоо хамгийн түрүүнд л цаас харандаа барайл одоо энэ нөгөө тэр хүний санааг одоо мэрэгчлэлтэн бий гэдэг юм мэрэгчлэлтэн хүмүүс өөрийнхөө толгоогоор оруулаад тэгэл цаасан дээр буулгадаг. Цаасан дээр буулгадаг. Тэгэл тэнд одоо тэр хүний хүсэж байгаа мөн одоо тэр уран бүтээлч өөрийнх нь ойлгосон уран бүтээлчийнх нь өөрийг одоо ертөнцийг харж байгаа үзэл мөн үгүй гэдгийг цаасан дээр буудаг л та. Тэгэхээр энд бол одоо манай Монголын ууган архитектуруудын гар эскизч байна түүхэн. Өнөөдөр одоо эзэн энд байхгүй ч гэсэн бүтээлүүд нь энд байна. Тийм болохоор бол одоо нөгөө эзэн хэврэг эдэн мөнх гэдэг шиг бүтээлүүд л мөнхөд оршдог. Тийм болохоор бол энд бас манай архитектуруудын бүтээлүүд байна. Залуучуудын бүтээлүүд байна. Тэгээд ер нь зүгээр яхав энэ альва одоо бүтээл бүхэн өөрийн үзэл санаат. Одоо бид нар бүгдээрээ одоо үзэл санааны нийгэмд үзэл санааны зуунд амьдарч. Тэнд одоо нэг зурж байгаа зураач бүхэн те нэг одоо орон сууцны барилгач гэдэг юм уу, офис гэдэг юм одоо юу ч тэр бүтээл бүхэн өөрийн үзэл санаат. Үзэл санаат. Тэнд чом юу шингээс тийм ээ. Манай нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлж байна үзэгчтэй. Та бүхэн бидэнтэй холбогдохыг хүсвэл доор хаягаар холбогдорой. Ингээд эх 7 хоногийн цагтаа иргэн уулзцгаая. Баяр та.